За өдрийн мэндийг хүргэе. Тэгээ үзэгч та бүхэндээ нэг чухал мэдээллийг хүргэе. 2026 онд Орнод аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих маш том чухал хөтөлбөр хэрэгжих гэж байгаа юм байна. За тэгэхээр Дорнод аймгийн хэмжээ нийгмийн дэмжлэг авах шаардлагатай 4900 өрх байдаг гэсэн судалгаа гарсан байна. За тэгэхээр 139 өрхийг нь сонгож энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болсон байна. Ажилгүй байгаа одоо айл өрхүүдийн иргэдийн иргэдийг одоо ажлын байранд зуучлах, за мөн эрүүл мэнд нийгмийн хамгааллын чиглэл болон хүүхд хамгааллын чиглэлээр ямар тусламж үйлчлэгээ шаардлагатай байна. Тэр бүгдийг нь одоо цогцоор үзүүлэхээр одоо энэ хөтөлбөр хэрэгжихэд бэлэн боллоо. За өнөөдөр бол хөтөлбөрийн эхний хуралдаан болсон. Хуралдаанаар бол ерөнхийдөө ингэж одоо хичнээн өрхөд ямар байдлаар хүрэх гэсэн мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудын одоо хүмүүст нь мэдээлэл өгсөн байгаа. За маргааш бол Хэрсэн сумын 11 багийн цаг дараа нар болон нийгмийн ажилтнууд хүүхд хамгааллын багийнхан хурлаа хийж за ямар байдлаар ямар зохион байгуулалттайгаар хэрхэн яаж одоо ямар хугацаанд энэхүү ажлыг хэрэгжүүлэх гэдэг нөхцөлийн талаар ярилцаад ажлаа эхлүүлэхэд ер нь бол бэлэн болох юм байна. Зорилттой өрхийн хөдөлмөрийн нэмэгдүүлэх амжилттай ажиллагааны юунд бол ганц одоо хөдөлмөр эрхлэлтэй ажил биш. Ганц одоо нутгийн захиргааны байгууллагуудын чинь маань одоо хамтаараа зохицуулалтаа үзүүлж тухайн өрхийг одоо нөлөөллийн арга хэмжээ авах, ажлын байранд зуушлах, нийгэм хамгааллын үйлчилгээ зохицоор нь үзүүлэх чиглэлээр бол аймаг дээр бол аймаг захиргааны захирамжаар бол ажлын хэсэг байгуулагдаж байгаа. За энэ ажлын хэсэгт бол за нийгэм бодлого, аймаг хамгаалсан нийгэм бодлого хэлтсийн дараагаар ахлуулсан ажлын хэсэг. За энэ дээр бол эрүүл мэнд, боловсрол, за хүүхэд гэр бүл, цагдаа, за насан туршийн боловсрол, за нийгмийн даатгал олон чиглэлийн нийгмийн салбарын байгууллагуудаас бүрдсэн ийм цогц ажлын хэсэг байгуулагдж байгаа. За энэ дээр бол одоо ажлын хэсэг мөн одоо багууд дээр дэд ажлын хэсгүүд байгуулагдж байгаа. Яг энэ саяны бүлтгэл болсон. За энэ чиглэлээр бол тухайн багийн ажлын албаны энэ өрхөдөө гол нь энэ өрхөө сонгох хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ажилтай амьдралаа дэвшлэх сонирхолтой өрхүүдийг болж бас судалгаа за мөн одоо төрийн болон бусад одоо судалгаан дээр үндэслэн сонгон шалгаруулж одоо ажлын хэсэг танилцуулж тухайн 130 өрхтөө биднээс одоо хөдөлмөр эрхлэлтийн нийгэм хамгааллын бүх суурь зохицуулалтыг үзүүлж жилээс одоо тухайн өрхийн одоо амжилтгаа хэрхэн дэвшилсэн ямар ажлын байртаа болсон ямар нийгмийн үйлчлэгэнд хамрагдсан ямар мэдээлэл сурталчилгаанд хамрагдсан ямар мэргэжилтэд болсон гэсэн энэ одоо үр дүнгийн үзүүлэлтээр бол одоо аймгийн ажлын хэсэгт өгнүүлэх ийм одоо хөтөлбөр маань одоо ингээд хэрэгжиж эхлээд явж байна гэсэн.